Хүнсний ногооны маркетинг зах зээлийн форум нь ногоон хүнс, эрүүл амьдрал уриандор зохион байгуулж байна. Тус форумыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монгол ногоо хөтөлбөрийн хамт олон зохион байгуулж байгаа юм. За форумын хүрээнд хүнсний ногооны салбарын оролцогч талуудыг нэгтгэн зах зээлийн системийн тулгамдсан асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааны суурийг тавихад оршиж байна. За ногоочдын хувьд тулгамдж байгаа гол асуудал нь хүнсний ногоогоо борлуулах боломж нөхцөл хомос байгааг хэлж байгаа юм. За шууд хэрэглэгчдэд хүрэх боломжгүй учраас заавалчгүй чейнжүүдийн гараар дамжиж байгаа нь төмөс хүнсний ногооны үнийг бодит өртгөөс нь хөөрөгдсөн үнээр худалдаалах нөхцөлийг бүрдүүлж байна гэж тайлбарлаж байна. Ногоогоо өөрийн өртгөөс нь хямд байдлаар борлуулахад хүрдэг. Гэтэл эсвэргээрээ хавар зуны үйлрэлд бол дэлгүүрийн лангуун дээр 1 кг хүнсний ногоо бол санаанд багтангүй үнэтэй байж идэг. Энд бол бас хэрэглэгчд үнэхээр гайхаж зоочдөг. Гэхдээ энэ ийм эрүүл биш үн бол үйлдвэрлэгчд өгөөжгүй мөн хэрэглэгчд ч гэсэн алдцгүй л байна. За тэгвэл хүнсний ногооны салбарыг хөгжүүлэхийн тулд салбар яам болоод Швейцарын хөгжлийн агентлагаас ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр болж байгааг тодорхойлсон юм а. Монгол төмс гэж хөтөлбөрийг бол амжилттай 11 жил хугацаанд хэрэгжүүлсэн. Энийг цаашдаа бас үргэлжлүүлээд одоо Монгол ногоо гэдэг төслийг хэрэгжүүлэхээр ингэж энэ жилээс бол хамтарч ажиллаж байгаа. За энэ бол үр дүнгөө өгсөн шинэ хүнсний ногооны шинэ үр сортыг одоо Монголд нутагшуулсан. За дотоод өр үйлдвэрлэх нөхцөл болцоог хангасан юм бүс болно гэдэгт бол итгэлтэй байна. Одоо энэ бүх хэрэглэгчдийг үйлдвэрлэгч, хэрэглэгч, худалдаалагчдыг бүгдийг хооронд нь холбосон ийм одоо үр дүнтэй сүлжээг бий болох одоо 2 дахь том зорилго байгаа. 3 дахь зорилго нь юу гэхээр хүнсний ногооны хот орчмын гэр хорооллын одоо өөрийнхөө хашаа газрыг ашиглаад тодорхой хэмжээнд хүнсний ногоо тариалах зуны үйлрэлд тэгээд өөрийнхөө өрхийн хэрэглээг хангах түүний зэрэг цагаараас тодорхой илүү гарсан хэсгийн зах зээл борлуулах боломжийг олох иймэрхүү зорилт байгаа. 4 дахь зорилт нь болохоор мэдээж одоо бодлого хууль эрх зүйн орчин сайжруулах энэ бүхний үр дүн одоо хүнсний ногооны салбарын одоо бие даасан байдал цаашид оршин тогтнох одоо энэ бүх боломжийг хангаж чиглэгдсэн. За Монгол ногоо төслийн хувьд 2016-аас 2019 оны хооронд хэрэгжих юм байна. Төслийн хүрээнд хүнсний ногооны салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, мөн хүйсийн тэгш байдлыг хангах замаар ногоочдын амжилтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.